Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Витков Оросын албаны улсын ерөнхийлөгчийн туслахад зөвлөгөө өгч байгаа талаарх мэдээлэл олон нийтэд ил басан байна. За энэхүү зөвлөгөө өгч байгаа бичлэгээс үзэхэд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зөвлөхийн зүгээс Оросын албаны улсын талд мэдээлэл өгтөө Украины дайны талаарх төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай хэрхэн харьцах талаар зөвлөгөөнүүдийг өгч байсан нь одоо олон нийтэд ил басан энэхүү бичлэгт дурддагдсан байна. За үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампаас сэтгүүлчид асуулт асуусан байна. За түүний хувьд Air Force One буюу Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай онгоцонд байхдаа сэтгүүлчдэд хандаж ярьцлага өгсөн. За тэрээр энэ одоо асуудалтай холбоотой бичлэгийг асуухад стандарт зүйл гэж хэлсэн байна. За Виткопийн хувьд энэтхийн төлөвөг Украин зарах ёстой байсан. За тийм учраас тэрээр Украиныг Оросд бас зарах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ бол хилцээр хийдэг хүний хийх ёстой зүйл гэж ойлгож байгаагаа мэдгдсэн. За мөн Израиль Хамасын бүлэглэлийн дайн зогсоох хилцээрийг зуучлахад тусалсан Стив Витков Вашингтон болон Москвагийн хооронд уг хилцээртэй төстэй хилцээрийг хийх боломжтой гэсэн зүйлийг зөвлөгөөндөө дурдж байсан байна. За тэрээр бид Трампыг инх тайвны төлөөх 20 зүйл бүхий төлөвлөгөөг нэгтгэсэн. Бид та нартай яг адилхан зүйлийг хийн гэж бодож байгаа гэдгийг мэдгдсэн. За мөн Стив Виткопийн зүгээс Путиний гадаад хэргийн ахлах зөвлөх болох Ушаковт хэлэхдээ Москва үүнээс одоо юу хожиж болох талаар зааварчилгаа өгсөн байна. За одоо би танд хэлэхэд энхийн хилцээр хийхэд юу шаардлагатайг ойлгож байгаа бах. Донецк болон хаа нэгтэй газрыг харилцан солилцсон. Гэхдээ би ингэж ярихын оронд илүү найдвар төрүүлэн зүйлээр ярилцъя гэж бодож байна. За учир нь бидний хооронд энд тохиролцоонд хүрнэ гэж бодож байна. За Юри та надад тохиролцоонд хүрэхэд маш их орон зай бол ерөнхийлөгч олгосон гэдгээ хэлээд Ушаковт мөн хандаж Трампд баяр хүргэж хэрэгцээг нь илүү их одоо ойлгож мэдрэх. За мөн яриа хэлцээний үеэр түүнийг магтан цаашах хэрэгтэй эрэг сэтгэл төрүүлэхийг бас зөвлөсөн байна. За Ушаков энэ зөвлөгөөг хүлээн авч байгаа бололтой Путин ерөнхийлөгчийн зүгээс Дональд Трамп ерөнхийлөгчд хандан баяр хүргэн. За мөн ноён Трамп бол жинхэнэ инх тайвны төлөөх хүн гэсэн үгийг ерөнхийлөгчөөр дамжуулан хэлнэ гэсэн ийм зүйлийг бол бичлэгт дурдж байсан юм байна. За энэхүү ярианы бичлэгээс бас үзэхэд үйл явдлын цаг хугацаа дараалалд Витков чухал үүрэгтэй байгаа нь бас харагдаж байна. За тэрээр хэлэхдээ Зеленский баасан гарагт цагаан ордонд ирнэ. За тэд намайг тэр уулзалтанд оролцуулахыг хүсэж байгаа учраас би энэ уулзалтанд очино. Гэхдээ боломжтой бол баасан гарагийн уулзалтаас өмнө танаа босстой уцаар ярина гэсэн ийм зүйлийг хэлж байгаа юм байна. За Зеленскийгийн хувьд Трамп одоо Путинтэй уулзаж ярилцгаар бол яг 10 дугаар сарын 17-нд бол очиж байсан. За тэгэхээр энэ одоо үйл явдалд бол бас Стив Виткопийн хэлснээ дагуу босно харагдаж байна. За үүний дараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын албаны улсын ерөнхийлөгч Путинаар Унгарт уулзгаар тохиролцож байсан. За дараагаар нь бол энэ одоо ярианаас хойш нэг өдрийн дараагаар хоёр талын зүгээс уулзалтаа цуцалсан гих зэргээр бол Виткопийн оролцоо ямар байсан бэ гэдгийг бол энэхүү бичлэгээс үүдэн тайлбарлаж таамаглах боломжтой болж байна. За мөн Стив Витков болон Юри Ушаковын нарын ярианаас хойш хэдэн хоногийн дараа бол Блумбергийн олж авсан өөр нэгэн бичлэгт Оросын албан тушаалтнуудын хооронд ярилцаж байгаа зүйлүүд бас ил болсон байна. За энэ үеэр Оросын албан тушаалтнуудын зүгээс Украины дайны зогсоохтой холбоотой Оросын одоо шаардж байгаа зүйлийг дээд хэмжээнд биелүүлэх ийм максималист шаардлагуудыг тавьж байгаа тухай харуулсан байна. За энэхүү бичлэг бол 10 дугаар сарын 29-нд хийгдсэн бичлэг болох магадaltaй гэж үзэж байна. За Ушаковын хувьд Оросын тусгай элч Кирилл Димитриевтэй хоорондоо ярилцаж байгаа нь бол ил болсон байна. За бидэнд бол хамгийн дээд хэмжээ бол хэрэгтэй байна. Та үүн талаар юу гэж бодож байна? Үгүй бол ямар нэгэн зүйл дамжуулах хэрэг байна уу гэж Ушаков хэлэхэд хариуд нь Кирилл үгүй би харах хэрэгтэй. Бид баримт бичгийг өөрсдийн байр сууриас гаргаж албан бусаар Америкийн нэгдсэн улсад дамжуулж болно. За энэ бүхэн албан бус гэдгийг тодорхой ойлгох ёстой. За харин Димитриевийн зүгээс бас нэмж хэлэхдээ яг бидний хувилбарыг Америкийн нэгдсэн улсын зүгээс хүлээн авна гэдэг нь тодорхойгүй гэсэн ийм хариултыг хоорондоо өгч байсан нь бол харагдаж байгаа. За 10 дугаар сарын 20-нд бол Америкийн нэгдсэн улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Вашингтон, Москва хоёрын хооронд Украинд одоо дайн давталгааг зогсоох зорилготой 28
зүйл бүхий төлөвлөгөөг боловсруулсан гэдгийг мэдээлж байсан. За Вашингтоны төлөөлөгчид Украинд бол одоо хяналтанд нь байсаар байгаа газар нутгуудыг Оросын холбооны улсад өгөхтэй холбоотой асуудлуудаар бол нууц мэдээллүүд солилцож байсныг энэхүү хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд ил болгосон. За мөн энэ одоо үйлдэлтэй холбоотойгоор зарим нэгэн бас шинжилгээ хийж үтсэн байна. За тухайлах юм бол энэхүү одоо бичлэг дотор за ялангуяа Оросын хоёр албан тушаалтнуудын хоорондоо ярилцаж байгаа бичлэгийг харахад англи хэл рүү орчуулагдсан байж болзошгүй болов гэдг нь харагдсан. Euronews агентлагийн мэдэгдэж байгаагаар алдагдсан төлөвлөгөө хоёр хэлээр хянаж үзээд тодорхой үг хэллэгийг нь бол авч үзсэн байна. За энэ өгүүлбэрийнх нь бас бүтцийг нь аваад үзэхэд бол орос хэлний төдийлөн түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгийг ашигласан байгаа нь харагдсан. Өөрөөр хэлбэл англи хэл рүү бол орчуулсан байж болзошгүй. За зарим хэсгийг нь орчуулахдаа автомат орчуулгын өргөслүүдийг ашиглаж орчуулсан байж болзошгүй гэдэг нь бол харагдаж байна. За Ушаков, Дмитрий нарын хооронд энэхүү одоо ярианы талаар бол Bloomberg-ийн дэлгэсэн энэхүү бичлэг нь одоо энэ боломж яг ярилцаж байсан шиг энэ одоо хэл шинжилгээ үүднээс бол боломжтой гэдэг нь харагдаж байгаа. За өнгөрсөн 7 хоногт бол 28 зүйлтэй төлөвлөгөөний төсөл халдагдсанаас хойш Москвагийн албан тушаалтнууд үүнийг Америкийн нэгдсэн улсын төлөвлөгөө гэж дахин нэрлэж байсан. За Оросын холбооны улсын зүгээс бол өөрийн шаардлагыг бол Америкийн нэгдсэн улсад дамжуулсан гэхээсээ илүү харин Америкийн нэгдсэн улс энэ шаардлагыг гаргасан гэж хэлж байгаа. За Дмитриевийн хувьд X хуудсан дээр Bloomberg-ийн мэдээллийг хуурамч гэж нэрлээд инх тайванд ойртох тусам дайныг өдөөгчд улам бүр цөхөрч байгаа гэж хэлсэн. За мөн Ушаков бичлэгийн үнэн зөв бодиттой хэсэг талаар бол ямар нэгэн үгүйсгсэн мэдээлэл хийгээгүй зөвхөн алдагдсан бичлэг нь Орос Америкийн харилцааг сайжруулах хүчин чармаалтанд саад учруулах зорилготой гэж мэдэгдсэн. Мөн тэрээр бичлэг одоо хэрхэн алдагдсан талаар мэдэхгүй гэж мэдэгдсэн. За зарим нь бол магадгүй тагнаж чагнах байдлаар цуглуулсан байж магадгүй, зарим нь бол алдагдсан байх магадaltaй. Гэхдээ алдсан тал нь Оросын холбооны улс биш гэдгийг бол Дмитриев батлаж хэлж байгаа. За 28 зүйл бүхий энэхүү төлөвлөгөөний төсөл алдагдсанаас хойш Америкийн нэгдсэн улс болон Украины хооронд болж байгаа зөвлөлт хуваалцалтын шинж чанарт ерөнхийдөө нөлөөлж байна. За зарим нэгэн одоо өөрчлөлтүүд орж байгаа. За төлөөлөгчд бол Ням гарагч Женев хотноо бол уулзсан. За түүнээс хойш Киевийн зүгээс төслийн саналд бол нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. За Оросын холбооны улсын зарим одоо өөрийн шаардлагыг дээд хэмжээнд хүргэх гэсэн шаардлагуудыг нь арилгаж за 28 зүйл байхаа одоо босон гэдгийг бол олон нийт мэдэгдэж байгаа. За зарим зүйлийг нь бол богиносгож 22 зүйл хүртэл бол богиносгосон гэсэн асуудлууд ярьж байна. За мөн олон одоо элементүүдийн талаар бол Зеленский өөрчлөлт хийсэн. Ингээдтэй Их Британи, Франц болон Германы боловсруулсан Европын одоо саналуудыг авч оруулсан гэдгийг мэдгдсэн. За харин Москва анхны төлөвлөгөөнд Оросын Европын өмнө тавьсан шаардлага түүний дотор Оросын холбооны улсын зарцаасан хөрөнгийг хэрхэн ашиглах талаар асуудал бол орсон байсан гэж мэдэгдэж байгаа. За Европын аюулгүй байдлын талаар бол мэдээж дурдсан 2-3 одоо тал бол Европод цаашдаа түрэмгийлэл өдөөхгүй байх талаар бол төлөвлөгөөнд амлалт өгсөн нь бол харагдаж байгаа. За энэ бол мэдээж чухал ач холбогдол болж байгаа. За мөн Оросын холбооны улсын зүгээс дахин түрэмгийлэл үйлдэхгүй гэсэн баталгааг Украинд өгч байгаа. За энэхүү баталгааны гол дэмжлэгийг Америкийн нэгдсэн улсаас хангаж байгаа явдал нь бол Украиний хувьд бол яг одоо энэ гэрээнээс хүсэж байгаа зүйл болж байна. За гисэн хэдий ч бол Оросын холбооны улсын зүгээс өөрийн хяналтанд оруулсан газар нутгийг Оросын холбооны улс гэдгийг дефакто байдлаар олон улсын эрх зүгээр хүлээн зөвшөөрүүлэх ийм алхмыг эхийн төлөвлөгөөнд оруулсан байгаа. За тэгэхээр энэ одоо эхийн төлөвлөгөө бол цаашид өөрчлөгдөн за үүнтэй холбоотой зарим шаардлагуудыг бол зөвлөрүүлэх энэ асуудлаар бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй ярилцахаар Украиний ерөнхийлөгч төлөвлөж байгаа. За үүнээс бол эцсийн байдлаар бас эхийн төлөвлөгөө батлагдах боломжтой гэж харагдаж байна. За мөн Стив Виткопыг Путинтэй уулзуулахаар илгээхээр шийдсэн байна. За Трампын зүгээс тийм учраас энэ асуудал бол чухал яригдсан. За мөн Америкийн нэгдсэн улсын армийн тэргүүн Дрискол төлөвлөгөөг нарийн одоо боловсруулахын тулд Украины албаныхантай бас дахин уулзахаар болж байгаа юм байна. За Bloomberg-ийн нийтлсэн утасны яриа бичлэгийн дараа эдгээр төлөвлөгөө хэрхэн одоо өөрчлөгдсөн одоогийн байдлаар тодорхойгүй байна. За ямар ч байсан Вашингтон Киевийн зүгээс энхийн төлөвлөгөө ирж хүч авч Оросын одоо Украинд явуулж байгаа дайныг зогсоох боломж урд өмнөхөөс илүү бодиттой болсон гэсэн ийм мэдээллүүдийг хийж байна. За харин Путиний хэвлийн төлөөлөгч Лав гарагт Москва бол энэхүү Украинтай холбоотой дайн байлдааны үйл ажиллагаанд ямар нэгэн шийдэл хүрэхэд ойрхон байгаа талаар яаралтай дүгнэхэд эрт гэдгийг
сануулсан. Кремлийн хувьд бол өөрийн шаардлагыг багасгах хүсэлгүй байгаа гэдгээ тасралтгүй мэдэгдэж байгаа. За Дмитрий Песков үүнийг одоо хэлэхэд эрт байгаа гэсэн ийм зүйлүүдийг бол хэлж байна. За ямар тач бол талууд энхий яриа хэлцээг боловсруулсан. За энэхүү яриа хэлцээнд зарим өөрчлөлтүүдийг тусгах, за зохицуултыг хийсний дараа энхийн гэрээг бол батлах боломж бий болно гэж харж байгаа. За үүний тулд бол оролцогч талууд тохиролцоо хийх ёстой, харилцан одоо буулт хийсний үр дүнд бол бодит гэрээ бий болгох боломж харагдаж байгаамаа.